Оюун үлгэн аймгийн хүн амьтан үзэж байвал байгальтайгаа бас жоохон зүй ёстой харьцаасаа гэж үнэхээр дахныхаа зөө Та өртөж ёстой сэтгэлтэй хоёр залуу байна. Амар харахын хүмүүс. Ямар хол. Алхаж байна. 500 мянган төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа хэлсэн туршлагаас оваалцъя. Ийм зүгээр боллоо. Үндэсний хийхээтэй янз бүрийн бүтээгдэхүүн. Хувцас цүнх. Тэгэл дэрний утгал. Малгай. Цүнхнүүд нэг юм шүү. Яг өчигдөр юу болсон бэ гэсэн чинь үлгээгээс шууд орж ирээ. Тэгээд манай хамт явж исэн хүмүүс маань буудал таньгээд за би яах вэ гэвэл бичсэн чинь манай машины жолооч ах намайг ийшээ оруулж гээд би угсаа мишэко дэлгэл унтчих. Зүггүй хажууд тавиал мишэко дэлгэл унтчих юм чи. Чи ийшээ ороо мишэко дэлгэл унтчих гээд. Гадны юм гэлээ. Тэгээ ямар ч тач хамт явж исэн хүмүүсээсээ салаад тэгээд цүнхэн дотор байсан нэмэрсэр ганц хүүдий тэгээ нэг өмсөхгүй байгаа ганц күрч байсан. Би алтаатай богдыг амар хүүт юм болов гэж бодсон байхгүй. Тэс чи гайвал юм билээ. Тэгээд нэг шар усны гутал байсан. Айгу хөнгөн. Тэр гутал мотлоо өгж яваалаа. Тэгээд дотор өмнөдрөө өгж яваалаа. Цүнх арай л хөнгөрөх болов гэсэн чинь зүгээр л стил амар хүнд өдөр нэс. Тэгээд одоо болохоор буудалд ороод ирсэн. Тэгээ өнөөдөр одоо 12 цаг болж байна өдрий. Тэгээ юм умаа сайн угаад цэвэрлээ тусанд ороод тэгээд угааж ярих юм уу гэвэл угаагаад сахал махлаа авна. Тэгвэл арай л тэгээ уртаа ч өнөөдөртөө буудалд ороод амарнда. Тэгээ артаа юм маад зэгсэлчээд усанд орчоод. Тэгээ маргааш уус орох унаа олно. Ховд руу төрүүлж явах нь уу? Эндээсээ шууд ус руу явах нь артаач. Хайлан газар руу юм да. Тэгээ манай буудлын дээр ийм ганц ортой. Орныхын хэмжээ нэг 120 мөртэй өргөнө. Тэгээд 0-тай дүрстэй. Ингээд л байж байна да. Сахал махлаас хөр хурагчжээ. Өнөөдөр амарна. Тэмдэглэл мэмдэглэлээ хөтлөөд тэгээд ер нь цаашдаа яахаа бодоод ер нь жоохон өнөөдөр ийм оролтын маягтай өнгөрөнө. Цүнхэн доторхоо янзлаа сууж байна. Нөгөө memory card зүгээр идэг байгаа. Safe гэж нээдэг. Энэ дотроо хэдэн хоног ч усан дараагүй дээ гэж бод 4 хоног 4-5 хоног усан дараагүй. Тэгээ ингээд би энэ дэр ингээ юм
туураад бишээ. Цахтнаа мэйчгүүд ингэ хавтаадах юм яаж авал. Энэ усанд байна уу? Хөвч голын уснаас авцсан. Энэ камер дээр харагдаж байгаа болоо гэж хөл. Нэг юм туураад. За ингэж гисэн. Доор нь юм хийчихлээ. Энд болохоор энэ миний аршин. Алга болгож өгөөрэй байсаахаа. Энэ хомтны арс марс сүрүүд би юу нэг жоохон яарч шүү хэлтчихв. Миний энэ бас нэхлийн жинт юм биш үү? Басан дараа юмудаа цэцэж тавиад гомь чанд гэдэг дүүрээс нэг корндаг авч идэг жоохон хөвтөж байгаа ахаад юм идэх чинь маргааш хөдлөх учраас өнөөдөр яг сайн бие амраагаа сайн хоол мөсөө идэх гэж бодоод дээрийн хоол идсэн газар орж ирлээ. Хамгийн ойрхон нь энэ л байлаа. Нэмж боош үрдсэн. Боош нь одоо ирчих байна. Амар харах юм хүмүүс. Хоолой идчихэд очиж аммаа тэгээд өнөөдрийн нэгэн удаад 7-8 гэж удаач. Одоо ч барыг 7 орж байгаа юм шиг. 9 мас гэж юм удаад тэгээд маргааш өглөө 8 хүртэл тийм төлөвлөлттэй байна. Миний гарын дээр одоо ийм юмнууд ингэж юмд хазуулсан юм гэмээр үгүй. Уг нь хазуулж ирсэн санахгүй байхгүй. Тийм бондор юмнууд ингэ гараад ирэх. Яаж байгаа юм бол та. Зэт өнөдөртөө амарчаад өглөө эртхэн ховд руу буцаж таарна да. Тэгээ ховдоосоо ус ороод маргааш өглөө эндээс хөдлөөд ховд руу явах унаа олоод ховдоосоо тэгээд уусаар хунаа олчих юм бол тэгэл нэлийн том юмны ард гарч байгаа. Тэгээ усаасаа хэрэгснээр яг замтайгаа ойролцоо үзэх боломжтой газруудаа үзээд завхан үзээд завхнаасаа тэгээд ерөнхийдөө гэр чиглэл рүүгээл явна да. Гэртээ очиод хэсэг амарчаад хөсгөл рүү явах бодолтой байна. Тэгтээ мэдэхгүй байна. Яаж ч магадгүй. Одоо эртхэн амарлаа. Одоо цаг 8 төгсөж байгаа шиг байна. Бүсрээлийн 10 гэж унтаад тэгээд өглөө 8 хүртэл 7-8 хүртэл сайн унтнаа. Яг босоод ирсэн тэгээд юмнуудаа баглаад хийцэн кофе чанж уучаад тэгээд кофе уусныхаа дараа шүдээ угаачаа тэгээ идэх гэж байна. Тэгээд одоо яаж кофе манд нэг сул амттай болчихсон. Тэгээд би одоо яах вэ гэсэн чинь энэ яг юу тооцолж. Энэ чинь кофе уучаад хөдлөнө. Өчтөр 10 өнгөрөөж унтаад тэгээ өглөө 9 хагас гэж боссон. Шүннээс ирсэн би цагтнаад миний нэг гарын маань эднэр одоо яагаад мэдгүй
Тэгэхээр юунаас болж гэсэн амьтанд л хязгаарлагдсан юм шиг байгаа. Гар марын гिचгсэн. Тэс хүзүүн дээр нэг байсан уу? Хүзүүн дээр нэг ингэж байсан. Энд нэг ингэж байсан. Амьтанд л хязсан бисаа юм уу ашиг юм даа. Орчин хонсон айл маань бисаатай байна гэж байх болоо. Чараа ийм том хаздаггүй юм да. Тэгээд дараалал нэг жижиг хазаа явдаг юм. Үнзя буудлаасаа гараад алхаж байна. Одоо эндээсээ үлгийн үсэг гарахын тулд ойролцоогоор нэг цаг маг алхах юм байна. Тэгээд өчигдөр нөгөө нэг аваа нэг мотоциклэн дээр суулгаж авах байсан шүү дээ. Тиймэрхүү хүн таарахгүй л би алхаж л тавина гэсэн үг. Наваа ингэ зүгээр алхажсэн чинь сигнал даад ингээ харсан чи би энийгээ тардаг аахгүй. Суу гинэ. Та хаа өрхийн гэсэн чи. Тийшээ явж нэг мэдрэх газар төвөөрөө дайд юм биш төвөөрөө дайрна. Дүүл суулч гэсэн чи. Мотоциклэн дээрээ суулгаад төөрхөн намайг төрөө төхүүлж гисэн. Тэгээ одоо гарах үлгийн үсэг гараад авчвал ямар ч хэсэг нэг машин олдох баха. Сайн бие амраагаал нэлээд сайн унтцсан. Өчтөр хоол ундаа сайн идсэн. Тэгээ өглөө сая цай уугаад юм идээд хажуугаар нь самар жимс идээд тэгээд ямартаж гарч байна. Enjoy хийх гэж амар хичээж байна. Тэр нь маш хэцүү байгаа шүү дээ. Эго асуудал гарч байна. Ганцаардж байна, зовторж байна. Гэхдээ яг төр зурах гэдгээр нь жоохон өөрийгөө хуурж байгаа гэх юм уу. Төр зурах штэ. Тэгээ сүүлд нь хэдэн жилийн дараа нь эргээд харахад маш гоё дурсамж байх учраас одоохондоо нэг ялрахгүй тэгээд гоё enjoy хийх гээл хичээж байна. Одоо гоё замдаа гоё усан. Гоё нуур дээр ч юм уу очивол энэ завхны нэг зөрсөн нэг нуур байна. Өст нуур гэх тэнцээ очиж чадвал 2-3 хоног яг сайхан сууршна. Тэгж жоохон өөртөөгөө цагийг өнгөрөөн доо. Одоо ямар ч тач холдосох биш ээ. Ховд чиглэл рүү үлгийгээс гараал тэгт. Яг нь арцгай тасралтгүй 40 минут болхлоо. Ямар хол. Алхаж байна. Ийм хол гэж бодсонгүй. Одоо ойролцоогоор нэг 20-30 минут алхахаар газар ах шиг байна. Тэгээ гадаад хичэйк хийдэг хүмүүс нэг ч ингэж алхаж балхаж өөрийгөө зовоодгүй юм байл л дээ. Зүгээр л гараа өргөөл зогсчихдаг. Тэгээ авахныг нь аавны эцэгт. Тэр нэг Алтай таван богд явах машин ягаа явж хахад нэг Израиль охинтой таарсан байхгүй. Бас ганцаараа аялж яваа. Тэгээд бас нөхөр бас Алтай таван богд руу явах унаа хийдсэн. Тэгээд намайг тэгдэг байхгүй. Тийшээ очиж нөхөр тэнцэнэ юмаа үлдээсэн юм шиг байна. Тийшээ очиод ирнэхээр нэг алхаад 30-40 минутын газар ирсэн байхгүй. Тэгээ яаж тийшээ явах гэсэн чи хичэйк хийгээл явчихдаг. Хоох тэгээд хот дотор нь хичэйк хийх гэж байгаа юм гэсэн чи. Тийм асуудалгүй шүү дээ. Би яг тэгж л явдаг шүү дээ. Тэгж байна лээ. Тэр хүмүүс шиг байх хэрэгтэй болоо. Одоо энэ ч зүгээр ингээл зогсоол гараа өргөөл. Би амар тийм хөдөлмөрлөж хийж байгаа гэх таахгүй. Юусч. За стил алхаж байна. Ишиг өгсөр болчихсон юм. Тэгэхээр жоохон хүндрэлтэй. Цаана уулан дээрээ баян үлгий 85 гэсэн мэт юм байна. 85 жил гэж явах шиг л тээ. Тэгээ миний дээрээ орсон сүм яг энэ чигээрээ харагдчих шиг байна.
Нэлээд өгсөн байх шүү. Айлууд нь бүгд блок хашаатай. Тэгээ жоохон намхан блок хашаатай. Байдаг юм байна. Энд нэг айл дээврийн төмөр хашаа ийцэн. Дээвэр нь ихэнх нь блок. Тэгээ блокоор хашаага хийч юм уу та. Гадуур нь шавраар бүрчт юм билээ. Ингээл зөрж байгаа машин сигналттай. Тэгээ ингээ харангууд нэг урдаас нэг мишээ гэл. Нэг гайхаж харагдал. Тэгээ зүр нь ямар ч хэрэгтэй юм л да. Тэгээ энэ баян үлгийн тэгээ замын хөдөлгөөнөөс нь ганц зүйлийг анзаарч байгаа байхгүй юу? Яадаг вэ гэсэн чинь машинууд нь маш стресстэй. Гэл хот мотод бол нэрээ ийм замтай байгаад тий машинууд нь 20-30 км/цаг явдагтай явангууд л адаас нь сигнал таал амар стресстэй жолооч бүрийг нь харангууд. Тэгээ хотод байгаад очиод бол амьдрахааргүй зарим нэг жолоочд байд юм байлээ. Тэгээ сигналт нэгдэж надад бол юм хөвгтэй авах зүгээр юм явж байгаа юм. Нэг нөхөр нэг 20-30 км/цаг дотор явж байдлаа. Сигнал таал. Жоох юм дээр сигнал таал. Сигналыг чи одоо 2-3 хон л тохиолдолд ашигладаг үстэй миний санджаар гарвал. Нэг зайшгүй 2-3 тохиолдолд ашигладаг. За хаа газар ч тийм байд юм бэлээ дээ. Би ингээд алхаж явах үед заяа. Ингээд нар сүдэрлээ штэ. Өвөл урдуур нь гарч ирээд. Тэгмэд бурхан намайг минут жолоо харж үзэж явах шиг байна гэж боддоо штэ. Зяа үлгийн ингэж харагддаг юм байна. Тэр цаашаага чигээр явж байгаа зам нь алта тамб өдрөө явдаг зам гэж би бодож байна. Тэр нүрээ зайсан толгойх юм тэр аваар байсан. Тэр жижиг хоолн дээр байсан баха. Одоо нэг хэдэн минут талхаж болох гарч гал. Зяа үлгийг нь дуусгавар энд байна да. Үлгийг дууслаа хов давд 8 чимгээрээ. Ээж гарч байгаа цааш хараад гараа өргөндөө. Машин олдох хэсгийг харна да. Буудлаасаа гараад 6 км алхажээ. Энэ хүртэл алхлаа тэгээд цаашаа алхаад тахаар айгүй ядраад байгаа учраас зогсоод нэг машин олох гэж үзье гэж бодлоо. Ховд руу явж байгаа ховдын амиртай машин эсвэл говьалтай амиртай машин авах болов гэж бодож байна. Баян үлгийн машинууд хоосон ирнэ авдаг юм байна. Тэгээ хүнээсээ л шалтгаалж байгаа байх. Бас сайн мэдэхгүй байна. Орцсон машин олдох болов гэж найдаж. Яг одоо энэ харагдаж байгаа энүүхэнд би зогсож байсан. Тэгээд гараа өргөөд яг саяны бичлэгийг өмнөх бичлэгэд басгаад тэр цаатлын прус зогсоод дотор нь 2 лам сууж явж байна. Тэгээд энэ нэг юм сувраг байдаг гинэ. Тэгээд энэ суврагыг барьсан лам нь тэнд байна. Тэгээд ямар нэг юм нам машинч байх гэж л ах шиг байна. Би сайн учрыг мэдэхгүй болохоор яах гэж байгаа юм бол тэгээд гахал яадаг ч гэсэн нэг сонирхоод гарыг гэл. Тэгээд энэ патролтой хүмүүс бас аялж явна гэдэг. Увс орохын гин. Гэхдээ намайг авч явах үгүйг нь бол мэдэхгүй. Яг ч гэсэн нэг асуугаал үзэндээ. Тэгээд авч явахгүй бол яах вэ? Ишиг хавд руу явах нь авлаа. Тэгээд хавтасаа ядж байгаа л усарна. Чи тэгээд ном хорно гэж байна. Ямар учиртай ном гэдгийг бол би мэдэхгүй байна. Сүсэглээл гарыг да.
Саяны хүмүүсээс уус орноогийн асуусан чинь орох уу гэд асуусан чинь орноо л чинь тэгээд дайх цай байгаа юу гэж нэг жоохон маазарсгийгээд асуусан чинь жоохон яадаг бахаар наа би уусаа хөнгөхгүй гэл явах гэж байна. Тэгээ би энэ төртлөө ер нь бол нэг ч хүн гуйгаагүй. Яг гуйх нь бол асуудал гэж байгаа юм биш. Тэгтээ тийм царай алдаад доромчхон байхад нь гуйгаад би бол хэрэггүй байх л гэж бодож байгаа. Зөв нөө шууд уусаар хүнээ олчод амар юм болов гэж бодсон. Уусаа хүн надад туслах ёстой биш, албатай биш тэгээд. Үргэлжлэндээ явандаа. За яста машин олддоггүй дээ. Машины урсгал нь одоо бас багасчлаа. Тэгээд өглөөс гарч амжааг багт 1 цаг 30 минут болчихдөг юм байна. Тэгээд нэг машин олдчих واخа. Ер нь олддог доо. Тэгээд манифест хийгээ байж итэл олдчихдаг шүү дээ. Тэгээ бүр оройтол тэгэл ховд дээр л ханж таарандаа нэг лагер дээр. Ховдынхны лагер дээр. Буудлаасаа гарснаас хойш нэг 4 цагийн дараа унаанд тавьсан байдаг. Хов чиглэл рүү явж байгаа хоёр залуу тавигдаад манай хоёрын машиных нь хойдлын хоёр цонхон дандаа онгорхоо явдаг болохоор миний тухайн үед ярьсан бичлэгний маань яриас сонсогдохгүйсэн учраас ингээ хоол уншиж байна. Тус хоёр залуу манай айгүй хөвгөлтэй хоёр залуу байсан. Замын турш дэлдүү хөрхөө өрхөн түүхүүдэд яриад намайг өөдөхгүйгээд айгүй хөвгөлтэй замыг тууснаа л айгүй их санаж байна. Зэ намайг толб нуур үзүүлнэ гэж тэгээд аваад ирлээ дээ. Саяны хоёр залуу маань ийм гол бишээ. Нуур мэн шүү. Нэлээд том жижигтэйгөө. Манай хоёр залуу тийм харагдаж байна. Нэлээд хэйгөө хоёр нөө. Маадны хоёр нөхөр байна. Нэлээд мааз руу. Нэл толб нуур. Хоёр тэг гайгүй мүү яарч мэрэг өгсөж бит хоёр өстө яараагүй чамд үзүүлчихье гээд. Иймэрхүү байна шүү. За нөхөр гутлаа тайж орно гэдэг. Нэшиг ингээ баян үлгийн машинууд ирээд камплцсан. Ихэнх нь баян үлгийн машинууд. Дэшиг ингээ дүүр хог байдаг юм байна. Хогоо ингээ таргаа ичдэг. Ямар учиртай бол. За нөхөр бүр шалтлаад унтлаа ш. Орно гинэ. Тэ үнэн хээгүү хоёр нэг наа. Дэндүү хээгүү. Тэр цаашаа гой гой уулнууд харагдаж байна. Нэлээд сэрүүхэн байх шүү. Тэ өнөөдөртөө ховд орчод ховдоосаа цаашаа усаарж амжих нь амжихгүй нь одоо чинь цаг бас нэлээд хэцүүдэж байгаа шүү дээ. Хоёр өнгөрч байна. Тэгэхээр чи одоо за нэг 3 4 гэж очлаа гэж бодгоор чаа. Цаашаага увс руу явах машин юу бол ингэж бодож байна. Тэнд бас хүмүүс камплцсан. За толб нуур гэж нэг ийм нуур байт юм. Тэгээд баян үлгийн хүмүүс болохоор өвөл нуураа хөдөлчхөөр нь цасны баяр энэ ч байдаг гэж байна. За цасны баяр хийхээр гоё нуур байна. Тэгээд цаашаа усан ногоор сэнхэж харагдаж байна. За манай хоёр энэ бүр яваад орлоо шүү. Намайг зүгээр нуур үзүүлэх шүү. Өөрөөсөө бас нуурд ормоор байсан юм шүү. Одоо ийм юм ярьж болдго юм болов үгүй болов яасан мэдэхгүй байна. Баян үлгийн аймгийн хүн амьтан үзэж байвал байгальтайгаа бас жоохон зүй ёстой харьцаасаа гэж үнэхээр чин сэтгэлээсээ гуймаар байна. Ягаад вэ гэхээр миний нүдэн дээр хүмүүс ил задгаа хогоо хайжсэн. Зөвхөн энэ яг юм бичлэг хийж байгаа үед шүү. Хүүхдүүд нь хогоо хайжсэн. Тэрийг бол үнэхээр тоохгүй байсан. Үзэж байгаа хүмүүсээ бол энэ миний бичлэгний артлын бэкграунд нь ямархуу нөхцөл байдалтай байгааг бас харж л байгаа. Тэгэхээр
Өдөртөг хогийг зүгээр машиндаа хийж авч яваад цэвэрхэн хайчаачаа байглаа бити бохирдуулаад байгаа чи гэж үнэхээр чин сэтгэлээсээ гуймаар байна. Миний өмнө оруулсан бичлэг дээр бас тэгж орж ирээд байгаа байхгүй. Улаанбаатарын жуулчдын хэмжээгээр ирснээс болоод манай аймаг ингээд сүрүүлээд байна. Алтай 5 богдын маань хүртэл ерөнхийлөгчийн тахилгатай аваа нэртэй нэг юм байгуулсан. Тэр нь хогийн 5 тэнгэр болгож ийн гэдэг ч юм уу тий. Иймэрхүү яриануудтай би 100% санал нийлэхгүй байна. Энэ аяллахын хүрээнд би 8 аймагаар орж үзсэн. Хамгийн бохирдолтой нь Баян Үлгийн аймаг байсан. Уучлаарай ийм ярьж байгаад хог хаягдал донд мэдээж жуулчдын хайж байгаа хог хаягдал байггүй л яг. Гэхдээ үнэхээр 100% жуулчд байсан бол Баян Үлгийн аймаг ирэх зам бүх аймаг ийм их хог хаягдaltaй байх байсан болов уу гэж би бодож байгаа байхгүй. Тэгээ манай хоёроос надад өчтөр болсон явдлаа ярьж байгаа байхгүй. Яасан бэ гэсэн чинь наад чиг яг нэг ийм хич хаяг хийгээ явж байгаа хятад хүнтэй таарсан гинэ. Тэгээд энэ хоёр маань чадлаараа өгөн тусалчих гэж бодсон байгаа байхгүй. Сайхан замд ингээ явж гараа өргөө явж яхад нь баг километрийн цаанаас ч авсан гэж байгаа байхгүй. Замаасаа далиагаа. Тэгээ авчингуудаа хоёр нөхрийн машиных нь урд 2 цонхоо онгоодгүй заяа. Тэгээ зөвхөн хойдлын 2 цонхоо онгоод салхиж явд юм л да. Эсинээс ажилтдаггүй. Тэгээ хойдлын 2 цонхоо онгоодсон явсан чи хойдлын 2 цонхыг бүгдийг нь хаагаа ийцэн гинэ. Хаачаа тэгээ ингээд транслейт ашиглаад ингээд уртлын 2 ажиллахгүй ээ. Хойдлын 2 онгоолчих гэсэн чинь нөгөөт нь ойлгохгүй ингээд цонхоо онгоолтой байж. Тэгээ бүтэж өгөх ингээд алцсан гэсэн. Тэгээ сүүлдээ бараг ууч үрэх шиг чигээ. Тэгээ сүүлдээ яасан бэ гэсэн чи би ингээ хаттын хил орно инчээ бөөн нөгөө тишигээ явна тоо хоёр намаа нөгөө тишийг хүргээд өгöd гэсэн гинэ. Үгүй бит хоёр ишигээ ховд чиглэл рүү ингэж явна гэсэн чи замаасаа буучгуудаа зам дээр өөлсөн гинэ. Зам дээр өөлөөд тэгээ баахан хүн амьдлаа уцтаа энэ хоёр бүр сандарсан гэсэн. Ингээд хүн тусалах гэсэн биш хэрэгт орчих уу гэж бодсон гэх. Хөөрхөн юм яриад нэлээ яриасаа та хоёр байна. Манай хоёр уснасаа гараад ирэх шиг байна. Гол маань яа гол гэчихэд нуур маань иймэрхүү. Хайсан өглөөнөөс өдөржингө бороо шивэрсэ усны готор шар шүүхэртэй адал явдлын зүг чиглэстэй Ацболч хуранд норсон чамаа усны готор шүүхэртэй залуу илүүдэхгүй Нөгөө нэг яриадсан дээрий бус авдаг ашаан дээрээ бууж байна. Эндээс унаа авах гэж л үзэн дээ. За баярлалаа гэсэн. Сайн яваа. Өөртөө ч өстой сэтгэлтэй хоёр залуу байна. Тэгээд яалтчгүй ихэнд зам саллаа. Да уг нь бол увс руу явахаар чамайг аваад явхаар л байлаа гэж. Одоо эндээс усаад үргэж авчаад тэгээд цаашаа увс руу явах унаа олон доо. Олдохгүй бол тэгэл энэ аваар олчихно да. Жох өсөж эхлэх гэдэг л шүү. Чи хаана гэх юм? Дахныхаа. Зөө. Та. Би хотынх Улаанбаатар хотынх. Алтай 5 богд идэр үзсэн үү? Хэн бодигаар үзээгүй. Тийм үү? Та. Тэг үзсэн. Чи ямар хөөрхөн охин бэ? Би тэр одоо Баян Үлгэр явж байгаа. Үлгэр рүү явж байгаа маа?
Тэгвэл одоо үүсэх нь шүү дээ. Гэхдээ бид нар энэ үлгийд амьдэрдэг. Аа тийм үү. Ахнаасаа шийдээд үлгий тэгээд намайг 11 дэх ангид орохоор дахиад байлээ. Ингээд л алхдаг да. Евро аршина авчаад тэг яах вэ? Унаа олох уу гэж бодоод зогсчихсэн чинь за мэдвэд зогсчихсэн чинь нэг машинтай ах ирж байна. Тэг чигээр явах уу гэж байна. Та хаа өрхөн гэсэн чинь үлгийн орон чамаагаар нь үлгийн орвол хоёлаа энэ чи гэж байна. Нөгөө юм тийм би ингээ ус руу явж ийн үлгийн үдцэн гэтгсэн чинь. Тэгвэл ядаж тэр поинтын салдаг дээр буух уу гэд. Тэгээ поинтын салдаг хүртэл хөргөн хөргөж өглөө айгу хөрх хааштай явах хэрэгтэй болсон. Тэгээ буугаад удаагүй гараа өргөсөн чинь евро ховдын ховдосоо ховд аймагасаа хоошоогоо салаад поинт гэж сум байдаг. Поинтаасаа хоошоо явж байгаад энэ юу лээ? Яг сум нь хаана байдгийг бол мэдэхгүй байна. Ойроо тарагдж байгаа сум ерөөсөө байхгүй. Тэгээд ямар ч нэг юм голтой юм байна. Тэгээ энэ зам хаачдаг вэ гэсэн чинь чигээрээ яваад улаастай буюу завхны төв. Тэгээд ишигээ зүүн эргээд Улаангон буюу Ус аймаг орноо гэдэг юм байна. Тэгэл би тэр иргэдэг дээр нь л машин барьж авах гэж оролдсон да. Тэгээ машин баригдахгүй бол тэгээд энэ гол дээр хонцохор юм байна. Шумол нь хэр байд юм бол сайн мэдгүй л. Гэтэл явж байна да. Намайг үлгийгөөс шууд ус руу алхачихгүй байсан гинэ. 200 км хэрвээ би энэ цүнхэхгүй байсан бол 200 км алхах байсан үгүй юм би цүнхэхгүй ч алхахгүйсэн. Ямар ч тохиолдолд хүн 200 км алхна гэдэг чинь угаасаа яаж ч ядсан. 200 км-тэй машин 200 км газар машинтай явбал шорон газар нэг ойролцоогоор нэг 8 цаг явна заяа. Хурдан явлаа гэж бодоход shit ус руу эргэж байгаа машин биш үү. Тэр машинд гараа өрөх байсан. Тэгээд цүнхтэй зөө 20 кг цүнхтэй. Тэгчингуудаа ус руу 200 км би ингээ яваад. Тэгээ одоо ус хаанаас болох уу тий? Хоол хүнс хаанаас болох уу? Би өөрөө ядран за унтах хонох газар ч явах. Тэгэл алхахгүй юу? Үзэх юм гойтой гоё шүү тэгэл. Тэгж ярьж байна. Тэр цаана нэг машин зогсоод байгаа юм. Тийш очиж ус явах уу? Яах вэ хүү гэж асууад. Үзье да. Саяны яриадсан бус сум маань 1000 сум юм билээ шүү. Ховдын 1000 гэж явуулдаг юм шиг байна. Юу, өнөөдөр тэгтээ бас арай л алхчихжээ. Зүүн үл цэврүүдэж явах шиг байна. Өвдөж эхэлж байна. Тэгээ ийшээ бол байгаль бол янгийн бохоц. Яг жоох энэ хэсгээс жоон катладыг явуучвал бүгд намаа байсан бас л гахалтай л охролаа. Машинтай хүмүүс төр ирсэн тэгээд нойр оролдуулах гэж байгаа хүмүүс юм байна. 4 адуу аваа явж байгаа. Тэгээд намайг ус руу дайх боломжтой л гэсэн. Хараал зогсож байна. Сэний хүмүүсийг машинд дайгдаж явах га тэгээд нөгөөд энэ хавар хонох юм шиг байна. Тэгээ машинд нь дайгдаж явах болохоор дагаад хонсон л дээр юм байна. Тэгээд энэ хавийн айлуудын хашаа нэг сонирхолтой байт юм байна. Нараа ингээд чулуугаар хашаа ичдэг. Чулуугаа ингэж зүгсч хагалж барьж бэлддэм болов эсвэл байглаасаа ингэж гардаг чулуу юм болов.
ямар нэгэн байдлаар бэлддэг л байна л та. Энэ чал ахшааг хийх гэж их л хөдөлмөр зархаар юм байна да. Ийм ашаатай айгүй олон айлууд. Эсвэл тийм тоосгон ховдын айлууд юм байдаг юм байна. Янда. Энэс цаашаа бичлэг хийж чадах байхаа. Бодсон дож биш өөрийг чинь хараад өөртөө гутрах шиг гарсан чигээрээ гондохон би хармааргүй санагдаж ганцаарцнаа ухаарах шиг